За Ховд аймгийн одоо газар олголтын асуудлыг 2025 онд ахуйн зорилтоор хаагур яаж олох юм төлөвлөгөө байна вэ? Жаргалан цомын иргэдийн асуудал яригдаад байгаа л да. Нэг эзэмшлийн газар гэдэг дээр. Жаргалан цомын иргэдэд 245 айл урах гэдэг юм уу иргэн аж ахуй нэгж талбарыг төлөвлөөд олгохоор оруулсан. Одоо энэ өмнөх үеийн улсууд маань энэ хойно голын ардлаар энэ нөгөө Баян толгой хороол гэдэг газар төлөвлөсөн. Тэрийг залгуулад 240 айлд олгох боломжтой юм аа гэж төлөвлөлөд оруулсан. Энэ маань одоо дүгнэлтээр одоо бол эхний ээлжинд хасагдаад ороод ирсэн байж байгаа. Тэг яагаад хасагдсан юм бэ гэхээр Ховд хотын хөгжлийн 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө байгаа. Тэр нь одоо нэг хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг төлөвлөгөө. Тэр төлөвлөгөөн дээр тухайн бүс нутгийг бүсчлэлээр нь юугаар оруулсан. Ногоон байгууламж газар тариалангийн чиглэлээр бүсчилсэн байдаг. Тэгээд эндээс ингээд одоо манайхаас хүсэлтээ энэ дээр ингээд олголт хийе гэд хүсэлт явуулахаар тухайн систем дээр орсон нөгөө хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэйгээ зөрчилдөөд энэ газар тариалангийн бүс нутаг байна. Тухайн хот доторх газар тариалангийн бүс нутагт төр суурьшлын зорилтоор газар олох боломжгүй гэдээ хасагдаад ирсэн байж байгаа. Их хязгаар асуудал яригдаад байна л да. Энийг асуудал бол нэг улсын хурлаар одоо оруулж шийдвэрлэх асуудал гэж яваад идэг. Өнөөдөр хүртэл одоо яг энэ асуудлыг шийдсэн нэг талдаа гарсан юм байхгүй байх шүү дээ. Одоо бид цаашдаа яах вэ? Одоо энэ мөнхийн сэдв гэх юм уу одоо энэ байнгын л яригдчихэдэг асуудал болчиход байгаа. Үе үеийн засаг дарга нар одоо үе үеийн хотын удирдлагууд аймгийн засаг дарга нарын иргэдийн одоо нөгөө газар хүсэх одоо хэрэгцээ шаардлага нь бол өндөр байгаад байдаг. Олох газар нь байдгүй гэдэг асуудал. Одоо энийг ямар нэгэн байдлаар шийдэх гарц гаргалгаа нь юу байна вэ гэж байнгын иргэд хэлж байгаа. Одоогийн аймгийн удирдлагууд болон хотын удирдлагуудын барьж байгаа бодлого бол яг энэ нөгөө орон нутгийн шин чанартай хот гэдэг статустай болж байгаа Ховд хот өөрөө. Орон нутгийн зэрэглэлтэй хот гэдэг статустай болохоор тухайн хууль маань яг 6 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Хүчин төгөлдөр. Тэрнтэй холбогдуулаад дагсан журмууд гарна. Тэр журмууд нь засгийн газар дээр хэлэлцэж байгаа. Ер нь бол зүгээр энэ хот тосгоны тухай хуулийн дээр орон нутгийн зэрэглэлтэй хот нь хэд хэдэн сумдуудыг дамжсан суурьшлийн бүсийг бий болгож болно гэсэн хуулийн заалт нь болоод тохиолдол хүчин төгөлдөр мөрдөгдөж явж байгаа. Тэгэд энэтэй уялдуулаад засгийн газар болон тухайн агентлагууд дээр энэ журмууд нь хилжигдээд батлагдаад 6 сарын 1 гэхэд 1-ээс хойш ер нь тодорхой болох байх. Тэгэх юм бол одоо ямар нэгэн байдлаар Ховд сумаас байна уу, дуутаас байна уу, буянтаас байна уу, тухайн сумуудаас хэд хэдэн сумуудыг дамжсан суурьшлийн бүс байж болно гэдэг хуулийн хүрээнд энэ журмынхаа хүрээнд л шийдэгдэх байх.